Нэгдүгээрт нь иргэд орчин суугчдын аюулгүй байдлыг ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх төр захиргааны байгууллагуудын хариуцлагагүй, мэргэжлийн ур чадваргүй, заримдаа хэд улс төржсөн, хэд одоо тийм мэргэжлийн бус хүмүүсээр бүрдүүлсэн, тэгээд түүнээс үүдэлтэй чанартай гүйцэтгэлгүй, ёс зүйгүй, сэтгэлгүй байдлаас ийм нөхцөл байдал гарсаар байна. Өнөөдөр зөвхөн гарчаад бид нар ухаан орчоод байгаа юм биш. Өмнө гарсан анхаарал хандуулдаггүй явсан, гарч ил байдгийг, явж ил байдгийг гэдэг. Тэр хэрээр зам тээврийн осол, элдв янзын ахуйн ослоос эхлээд дайн тулаанд хүртэл өргөдөггүй хэмжээний хэдэн арваараа хэдэн зуугаар амь насаа алддаг. Тэрэн дээр ерөөсөө анхаарал тавьдаггүй явдаг энэ асуудал бол газар авсан. Хоёрдугаарт бие засгаас асуудлаасаа эхлээд боловсрол төлөвшил, ажил амьдрал гэд бүх асуудлаа төрийн байгууллага төр захиргаанд даатгацсан. Эсвэл хөгжил дэвшлийг бүгдийн төр ганцаараа бий болгох ёстой шийдттэй юм шиг ухамсар суудсан энэ иргэдийн өөрсдийнх нь, эцэг эхийн өөрсдийнх нь хариуцлагагүй хэд тийм одоо бэлэнчилсэн асуудлаас энэ байдал үүсэж байгаа. Энийг бол одоо бүгдээрээ мэдж байгаа. Мэдж байгаа мөртлөө хүмүүр буруугүй юм шиг ийм одоо асуудал ярьдаг байдал нь өнөөдөр бидний алдааг хөгжил юм шиг байх ёстой зүйл юм шиг, зүйл тогтцсон юм шиг болгоцсон байгаа. Тэгээ гуравдугаарт бол энэ асуудал хариуцсан мэргэжлийн тусгай байгууллагууд цаашаа нь одоо бэлэн байдалд байдаг онцгой цагдаа эрүүл мэнд гээ за мэргэжлийн хяналтыг зарим байгууллагууд бол өөрсдийнхөө хэмжээнд ажиллаа хийж байгаа. Гүйцэтгээд явж байгаа. Харамсалтай зарим тохиолдолд их тохиолдолд өсөн мөнгөний шийдэгдэггүй мэргэжлийн ур чадварынханд чадамжийн дээшлүүлэхээр тодорхой тийм анхаарал тавьдаггүй, хүн хүчийг нэмдэггүй байдлаас болоод ардаа дутагдал гарч байгаа асуудлууд бий. Өнөөдөр байгаа албан тушаалын эрх мэдлийн ирдэг явдаг хүн мөнгөний асуудал биш шүү. Иргэн таны өөрийн чинь асуудал. Бид эндээс гараад энэ өрөөнөөс гараад энэ годомжинд гараад бүгд нэг зовлонтой, нэг асуудалтай агаар өрснөөсөө эхлээд бүгд амьдрал дээрээ зовлон жаргалыг эдэлж байгаа хүмүүс. Тийм учраас зөвхөн өнөөдрийн эрх мэдэл албан тушаалгаа төлөө битгий асуудал хандаарай. Хэн байх чинь өнөөдрийн юу хийх чинь, ямар шийдвэр гаргадаг, ямар эрх мэдэлтэй байх чинь бол хэний ч одоо сонирхох асуудал, хэнд ч байдгүй асуудал. Харин хэн байгаад яаж амьдрах вэ? Та иргэн хүний хувьд юу хүсэж байна вэ гэдэг орчин чинь өөрөө таны өөрийн чинь асуудал. Тийм учраас энэ дээр анхаарай.